Аврагын үзэгчтэй онцгойлын цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэх гээд бэлэн боллоо. Онцгойлын байгууллага нь Нэгдсэн үндэстний байгууллагын олон улсын ерөн хаах аврах зөвлөлт бүлгийн ангилалд хамрагдсан хот дотор ерөн хаах аврах дунд түвшний багтаа болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Нэгдсэн үндэстний байгууллагын олон улсын ерөн хаах аврах бүлгийн глобал удирдагч олон улсын зөвлөх Вистенча Монгол улсад айчилж үнэлэлт дүгнэлт өгч мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллалаа. Монгол улс гамшигын эрсдлийг бууруулах гамшигын үед хариу арга хэмжээ авах үндэсний чадварыг бэхжүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Ялангуяа газар хөдлөлтийн эрсдэл өндөртөө нийслэл хотын нөхцөл байдлыг харгалзан хот дотор ерөн хаах аврах ажиллагааны чадварыг олон улсын жишг төрхийг онцгойдлын байгууллагын тэргүүлэх зорилтын нэг болгон тодорхойлсон юм. Энэ хүрээнд онцгойдлын байгууллагын санаачилгаар Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол улс олон улсын ерөн хаах авран туслах зөвлөлт бүлгийн стандартад нийцсэн хот дахь ерөн хаах аврах дунд түвшний багтаа болох зорилтыг тусган олон талтай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Инсара гэдэг бол одоо дэлхийн одоо нэг стандартаа байхын л одоо тийм том систем шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо газар хөдлөлт гэдэг бол одоо аль ч улсад ч одоо болох эрсдэлтэй үүсвэн нөхцөл одоо олон улсын баг очиж одоо үүрэг үүсгдэг. Үүрэг үүсдээ өөрийнхөө хэлээр өөрийнхөө норм дүрмээр явах одоо юм боломж олцоо байдгүй. Тэрүүд их юм бол тухайн улсдаа илүү тусламж биш одоо ачаал өрүүлдэг гэж одоо яригддаг тийм ээ. Тэгэхээр энэ инсарагт одоо орж байгаа гол онцлог бол одоо нэг стандартаа болж одоо нэг ажлын төлөө одоо энэ ажиллагаа зохион байгуулах хамгийн тийм давуу тал үүсэж байгаа. Тэгэхээр одоо инсарагт 3 одоо баг байдаг. Хөнгөн, дунд, хүнд гэсэн. Тэгэхээр бид нар одоо бас Монгол улс ямар багтаа болох вэ гэдэг асуудал тэгэхээр яригдах хэрэгтэй. Тэгэхээр энэ ангилынхаа багийг сонгож авснараа дараа нь бид нар олон улсад үүрэг үүсгэж Монголын баг ийм орчинд ийм ажлыг хийх ёстой маа гэдэг ерөнхий мэдээлэл, стандарт, зохион байгуулалт энэ ОЧО буюу энэ Ослын тухайн үед одоо зохион байгуулалт хангаж байгаа нүүбийн байгууллагад мэдээлэл очиж энэ ажиллагаа явагдах ёстой юм. Эхний асуудал. За хоёр дахь асуудал Монгол улс өөрөө газар хөдлөлтийн гамшигын эрсдэлтэй газар. Монгол улсад одоо газар хөдлөлтийн гамшиг үүслэ гэхэд олон улсын бас багийг бид хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ олон улсын багийг одоо яаж хөтөж хүлээж авах хэрэгтэй байдаг, ямар зохион байгуулалт хангах вэ гэдэг энэ стандарт ус манад хэрэгжих хэрэгтэй юм аа. Онцгойдлын байгууллага Нэгдсэн үндэстний байгууллагын олон улсын ерөн хаах аврам туслах зөвлөлт бүлгийн ангилалд хамрагдсан хот дахь ерөн хаах аврах дунд түвшний багтаа болох үндэсний хот дахь ерөн хаах аврах ажиллагааны чадварыг сайжруулах зорилтын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол улсын хот дахь ерөн хаах аврах ажиллагааны чадварыг сайжруулах төслийг 2 ушааттайгаар хэрэгжүүлж хот дахь ерөн хаах аврах ажиллагааны сургалт дадлагын төвийг байгуулж аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж багц хэрэгслийг нийлүүлэн сургагч багш зааварлагчийг бэлтгээд байна. Тус зорилтыг хэрэгжүүлэх олон улсын ерөн хаах аврам туслах зөвлөлт бүлгийн стандарт нийцсэн хот дахь ерөн хаах аврах дунд түвшний багтаа болох ажлын хүрээнд Нэгдсэн үндэстний байгууллагын ерөн хаах аврах олон улсын зөвлөлт бүлгийн глобал удирдагч олон улсын зөвлөх ноён Вистенча Монгол улсад ажиллалаа. Тэрээр ажиллах хугацаанд Монгол улсын шатар сайд номтой хоёр онцгойдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга бригадийн генерал Ган зөрөгтэй хоёр талд уулзалт хийж онцгойдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах бригад агараас ерөн хаах аврах 111 дугаар ангид ажилласан юм. Мөн онцгойдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж дэлхийн гамшигын хариу арга хэмжээний чиг хандлага ба Нэгдсэн үндэстний байгууллагын ерөн хаах аврах олон улсын зөвлөлт бүлгийн үүрэг сэдвээр мэдээлэл танилцууллаа. Монгол улсын онцгой ерөнхий газар дээр баг бүрэлдэхүүнтэй одоо хамтарч ажиллаа. Энэ одоо ажлын ажил маань үндсэндээ бол маш амжилттай одоо гүйцэтгсэн гэж би харж байгаа. Манай онцгой Монгол улсын онцгой хуулийн аврагч нар одоо ур чадварын хувьд бол маш сайн байна гэж би дүгнэж байна. Инсаракийн гадаад ангиллын аттестат гэдэг маань өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо бусад улс орнуудын багууд одоо тэр гамшигын голомтод үүрэг гүйцэтгэж байхдаа мөр зэрэгцэж ажиллаж байгаа бусад улс орны багуудтай энэ багууд маань одоо мэрэгжлийн баг гэдэгт бүрэн дүрэн итгэлтэй байх тэр одоо урам зориг өгж яадаг одоо шаардлагыг тавьж яадаг. Тэгэхээр бид нь одоо энэ 2 жилийн хугацаанд бол одоо Монгол улсын баг үндсэндээ одоо байгаа туршлага дээр өшөө дараагийн одоо мэрэгжлийн төвшөнд хүрч ажиллах одоо сурч бэлтгэдэг ийм бүрэн боломж байгаа учраас бид энэ бол одоо энэ гадаад ангиллын аттестат гэдэг маань уралдаан биш.
одоо марафон юм аа. Марафонд одоо эргэж буцах замгүйгээр хүн зогсохгүй одоо барианд ингээ амжилттай хүрэхийг тэмүүлдэгтэй адилхан одоо манай энэ баг аврагч нарын баг маань одоо тэр бариагаа одоо биелүүлэх одоо амжилттай хэрэгжүүлж чадна гэж би бодож байна. Бид бүхэн үйл ажиллагаагаа харууллаа. Энэний хүрээнд ер нь бол 2028 он гэхэд бид бүхэн аттестацчлалынхаа шалгалтанд хангалттай тэнцэнэ гэсэн итгэл дүүрэн байна. Яагаад тэгэхээр бид бүхний ялангуяа манай онцгой байдлын байгууллагын албаагчдын хувьд үзүүлдэг үйлчилгээ, өдөр тутмын дадлах сургууль тэр бүхний үзүүлсэн. Тийм бүх юм стандарттай байна. Тэр бүгдийг бид нэр зүгээр хийдэг. Тэрийгээ яг стандартын дагуу хийчихэд л бүх юм боломжтой байна. Эрен хай хаврах олон улсын зөвлөлт төлөвлөгийн гадаад ангилал баталгаажуулалтанд хамрагдахын тулд үндэсний хэмжээний зохицуулалт, байгуулалтын бүтэц, сургалт дадлага, логистик, стандарт ажиллагааны журам болон өөрийн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Тус шаардлагын дагуу үндэсний аврах бригадын байрлалд байгуулагдсан хот доторх эрен хай хаврах багийн үйл ажиллагааны баазтай танилцж нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын эрен хай хаврах зөвлөлт төлөвлөгийн ангилалд хамрагдах Монгол улсын хот дахь эрен хай хаврах дунд түвшний багийн үнэлгээг хийж сургалт дадлага авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцсан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Үргэлжлүүлэн та бүхэндээ 8 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв эх 10 хоногт цаг агаар ямар байх талаарх мэдээллийг цагуур оршин шинжилгээний газраас хүргэж байна. Иргэд малчид тээвчид та бүхэн цаг агаарынхаа мэдээллийг өөрийнхөө онцлогт тохируулан тухай бүртгүүлээ авч аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хэмжээнд хит хаалт усрахыг аадар бороо үер зэрэг ус цагуурын гаралтай аюул үзэгдлийн давтамж эрчимшил эрс нэмэгдэж байна. Дэлхийн цагуурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж гэдэг нь 1991-ээс 2020 оны хоорондох тухайн цагуурын хэмжигтүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр, хурд үндэсний хэмжээг 4 бус нутгаар тус бүр урьдчилан мэдээлдэг онцлогтой. Цаг агарын үзэгдэл нутгийн 30% хэтрэхгүйгээр зурвас газараар ажиглагдах тохиолдолд зарим газраар 30-аас 70% ихэнх нутгаар 70%-аас дээш нутгийг хамрах тохиолдолд бүх нутгаар гэсэн нэр томьёог хэрэгэлдэг байна. Монгол орон өөрөө бол харьцангуй ийм эрсдэс уур амьсгалтай орон нутгийн онцлог бол маш их юм байдаг. Тэгэхээр цагуурын байгууллагаас бол хэд богино хугацааны буюу одоо 0-3 цагийн давтамжтай одоо хувьцаарн мэдээлэл гаргаж байгаа. За энэ одоо мэдээлэл манай албан ёсны сайт болох Weather.gov-ийн эмэн дээр бол ингээд тавигдж байгаа. За мөн одоо 6 цагийн урьдчилтаа гаргаж байна. 5 хоногийн мэдээ, 10 хоногийн төлөв одоо сарын мэдээ гэх мэтлэн одоо ийм төлөвүүдийг бас гаргаж байгаа. Тэгэхээр одоо манай албан ёсны пэйж хуудас одоо вебсайтуудаар бас яг мэдээлэл хүлээж авах гэж албан ёстой зөвлөж байна. Цагаарч өөрөө маш юм хулсантгай ийм одоо агаар мандлын урсгал явагддаг. Тэгэхээр бол одоо наашлах тусмаа хугацаа богино байх тусмаа одоо урьдчилан мэдээний чанар бол сайн байна. За одоо хол байх тусмаа бол урьдчилан мэдээний чанар бол арай жоохон багасаад явдаг. Тэгэхээр одоо хэд богино хугацаа одоо наашлаад одоо 5 хоногийн мэдээллүүдийг бас харьцангуй сайн хүлээж авч байгаарай гэж хэлье. Энэ 8 дугаар сард цаг агарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хурд тундас зүүн аймагуудын нутаг, Төв аймагуудын зүүн хэсэг, Говийн аймагуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа бол агаарын температур нэмэгдэж халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгааг мэдээллээ. 8 сарын урдсан төлөвийг танилцуулах юм бол агаарын температурын хувьд за Сэлэнг, Төвийн энэ зүүн хэсэг Хинтид орнод Сүхбаатарын нутгаар олон жилийн дундаж орчин бус нутгаар бол олон жилийн дунджаас дулаан байх бол хурд үндэсний хувьд болгоны зүүн хэсэг за Сэлэнг, Төв, Хинтид орнод Сүхбаатарын нутаг дунд говь болон дорн говийн хойд хэсгээр бол олон жилийн дунджаас ахиу хурд үндэстэй бус нутгаар бол олон жилийн дунджаас орчин хурд үндэс орохоор байна. За агаарын температур бол хурд үндэсний явцаас танилцуулах юм бол 2 дугаар 10 хоногийн эхэн болон дунд үеүүдэд хурд үндэс орохоор бол агаарын температурын хувьд 2 дугаар 10 хоног болон 3 дугаар 10 хоногийн ихэнх үед бол олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. За цаашдаа 3 дугаар 10 хоногийн сүүлээр бол олон жилийн дунджаас хүдэн байх төлөвтэй байна. Харин тухайн бус нутгаар орсон борооны эрчимшил хэмжээнээс хамаарч тухайн гол нуурын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай болон үерийн хэмжээнд хүрдэг онцлогтой. Энэ жилийн 6-7 сар бол хангаа энтийн нуруунаас ихтэй голуудын усны түвшин олон жилийн дунджаас ахиу олон одоо зарим голууд бол үерийн болон үерийн аюултай түвшин даван үерсэн байгаа. Тухайлах юм бол Хинтийн нурууны баруун хажуугаас ихтэй тэрэлж, туул, сүгнөгөр,
сэлб улиастай зүүн хажуугийн хэрлэн голын их болон онон балж зэрэг голууд бол үерийн болон үерийн аюултай төвшинг даван хүчтэй үерэлсэн байна. Харин хангаан нуруунаас ихтэй чулуут болон одоо хангаан нурууны өврийн зарим голууд өнг таат зэрэг голууд бол тухайн хугацаанд орсон хур барааны эрчимчдээс шалтгаалan одоо огцом нэмэгдэж одоо 1-2 өдөр үргэлжлэн одоо үерэлсэн байдалтай байсан байна. 8 дугаар сард гэх юм бол ерөнхийдөө Монгол орны хэмжээнд дэдэг ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджийн орчин байх төлөв гарсан бол хөвсгөлийн улсаас ихтэй өөр сэлэн мөрний хадаг болох одоо Сүхбаатар хот орчинд олон жилийн дунджаас архиу устай байхаар ийм урьдчилсан төлөв гарсан байна. Үерийн төвшин гэдэг маань бол олон жилийн дундаж төвшин болон үерийн аюултай төвшний дундах төвшинг үерийн төвшин гэж байгаа. Үерийн аюултай төвшин гэхээр гол эргээ хальж байгаа төвшинг бол үерийн аюултай төвшин гэдэг. За манайх бол одоо 3 төрлийн сэрэмжлүүлэг мэдээ гаргадаг байгаа. Олон жилийн дундаж төвшинг давсан тохиолдолд бол үерээс анхааруулах мэдээ гэсэн толгойтойгоор одоо сэрэмжлүүлгээ гаргадаг бол үерийн төвшинг давсан үед үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ, за аюул төвшинг давсан үед бол үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ гэсэн одоо толгойтойгоор бол одоо сэрэмжлүүлэх мэдээг ард иргэдэд хүргэдэг байгаа. Ерөнхийдөө бол гол мөрний усны төвшин тухайн хугацаанд орсон хур барааныхаа эрчимчил хэмжээнээс шалтгаалаад огцом нэмэгдэж одоо үерийн болон үерийн аюултай төвшинг даван үерэлдэг. Энэ үед маань одоо ард иргэд маань сонор сэрэмжтэй байж одоо гол мөрний ус руу орохгүй байх тал дээр бол маш анхааралтай байх хэрэгтэй байна. Иймд иргэд малчид тээвэрчид аялагч та бүхэн цагаагаар мэдээллийг тухай бүртгүүлээ авч гол нуурын эрэг дагуу амрахтаа мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж үерийн аюултай бүс голын эрэг хуурай сайр жалгаар зорчихгүй байх. Тээврийн эрсдлэр гол нуур зорчихдоо баталгаат гүүр гармаар зорчих, хүүхдийг гол нуур үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх. Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах зэргээр өөрийн болоод гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Аялал зугаалгын өдрүүд үргэлжилж байгаа энэ өдрүүдэд онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа дуудлага мэдээллийн дийлэн хувийг усны осол эзэлж байна. Тиймээс энэ удаагийн тог таймлын буланд 2021-с 2025 он болоод 2026 он гарсаар 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн гол усны нөхцөл байдал шалтгаан урьдчилан сэргийлэх мэдээллийг тоомлон хүргэж байна. Эхлээд та бүхэндээ 2021-с 2025 онд бүртгэгдсэн дуудлага мэдээллийн тоомыг танилцуулъя. 2021-с 2025 онд улсын хэмжээнд нийт 537 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, Төв ор нутгийн онцгой байдлын байгууллагын алба агчид үүрэг гүйцэтгэн 329 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Харин усны ослын улмаас харамсалтай нь 464 иргэн амь насаа алдсан байна. Эдгээр иргэдийн 359 том хүн, 105 нь хүүхэд байгаа юм. Усны ослын дуудлага мэдээллийн дийлэнх нь Улаанбаатар хот Хөвсгөл Сэлэнг Дорнод аймагт бүртгэгдсэн байна. За усны ослын улмаас амь насаа алдсан иргэдийн дуудлага мэдээллийн дийлэнх шалтгааныг та бүхэндээ дийлэгцэнд харуулж байна. За дийлэнх шалтгааныг аваад үзэх юм бол 31% усанд орохоор сэлээд амь насаа алдсан, 15% нь автомашин мотоцикл завьтай зорчиж яваад амь насаа алдсан, 11% нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос үүдсэн болвол 11% нь согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ гол ус руу урж амь насаа алдсан, 3% нь хийлдэг завь гудас зэргийг ашиглаж усанд орсноор амь насаа алдсан ийм тохиолдлууд бүртгэгдсэн байгаа юм а. Харин усанд осолдсон эдгээр иргэдийн хувьд гол мөрөнд 68% нь, за нууранд 20%, 12% нь тогтоол усанд осолдсон байна. За усанд осолдсон нийт иргэдийн хувьд гэх юм бол ямар гол мөрөнд дийлэнх амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн бэ гэдгийг та бүхэндээ үргэлжлүүлэн танилцуулъя. За ингээд харах юм бол туулгол, хэрлэн гол, орхон гол, сэлэн мөрөн, дэлгэр мөрөн голуудад бол амь насаа алдсан тохиолдол хамгийн өндөр байгаа юм а. Харин 2026 он гарсаар 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар онцгой байдлын байгууллагад 100 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдсэн байна. За энэхүү дуудлага мэдээллийн дагуу Төв ор нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж 154 иргэний амь насыг авран хамгаалсан юм. Харин харамсалтай нь усны ослын улмаас 67 иргэн амь насаа алдсны 46 нь том хүн, 21 нь
хүүхэд байна. Усны ослын дийлэнх шалтгаан нөхцөлийг судалж үзэх юм бол бага насны хүүхдийг хараа хяналтыг орхисон согтууруулгундаа хэрэгэлсэн үедээ гол ус руу орсон хийлдэг завь тоглоом зэргийг ашиглан гол усанд орсон зэргээс үүдэлтэй байна. Мөн эдгээр дуудлагуудын дийлэнх нь бага насны хүүхдийг хараа хяналтыг орхисон нь хамгийн өндөр тохиолдол байгааг энд онцлон танилцуулъя. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид, аялагч та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа нэг тавьж хүүхдийг хараа хяналтыг орхихгүй байх, гол нуурын эрэг дагуу амарч зугаалахдаа согтууруулгундаа хэрэглэхгүй байх, үертэй үед гол нуурын эрэг дагуу амарч зугаалахгүй байх зэргээр өөрийн болоод бусдын аюулгүй байдлыг хангахыг дахин анхааруулъя. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.